203 дугаар цэцэрлэг. Сургуулийн өмнөх боловсрал гэдэг хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бэлдэх үйл явц гэсэн үг. Иймд Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэг амжилтын хөтөч аяны хүрээнд аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр бага насны хүүхдэд багш эцэгхийн тусалцаатай аюул ослын тухай төсөөлтөй болж өөрийгөө хамгаалах, өөрөө л туслах аргад суралцна. Хамгийн анхны хэсэг нь болохоо зэрэг газар хөдлөлтийн үед хүүхдэд ямар мэдлэг төсөөллийг олох уу? За газар хөдлөхөд одоо мэдээлэл олохын тулд за мөн сургах тоглоом, за мөн макетууд, үзүүлэн тараах материал гэдэг бол энд хийж тавьсан байна. Хүүхдийн хөгжлийг дэмжиж бие болон гар хурууныхаа хөдөлгөөнийг зохицуулах, аливаа гамшиггүй үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах, төсөв төвчээртэй байх, сэтгэл зүгээ зохицуулах, амьдралын зөв хэв маягт суралцах гэх мэт олон чадваруудыг эзэмшиж байна. За энэ хүү хэсэгт болохоор хүүхдүүдийг замын хөдөлгөөнд хэрхэн соёлтой оролцох, атуусанд хэрхэн зөв зорчих уу, за замын гарц тэмдэглэгээ болон замын тэмдэг тэмдэглэгэнд хүүхдэдэд таниулах зорилгоор бол энэ орчныхаа хэсгийг бол бүрдүүлсэн байна. Дараагийн хэсэг маань гадаас урьдчилан сэргийлэх, за гал гарсан үед ямар дүрм журмыг мөрдөхөө, за галын үед сургуульд хийх тоног төхөөрөмж, за хүүхдүүдийн хэрэгтгүүнүүд бол энд бол бэлдэж тавьсан байгаа. Хүүхдүүд галын сургуульд хийснээрээ аливаа аюул ослын талаарх төсөөлтөй болох, өөрсдийгөө хэрхэн хамгаалах арга суралцах. За мөн хүүхдийн хөгжлийг дэмжин гар хорооны хөдөлгөөнөө зохицуулах, аливаа эрсдлийн үед өөрсдийгөө хамгаалах, төвчээртэй байх, хичээл зүтгэлтэй байх олон чадваруудад хүүхдүүд маань суралцж байна. Боловсрал шинжлэх ухаан яамны одоо 2023 оны 3 сарын 24-ний өдрийн хамтран ажиллах тухай албан тоод хэрэгжилтийн хүрээнд ангиудыг бол одоо сарда 2 удаа одоо танхимдаа хичээлэхээр одоо төлөвлөгөө хуваарийг бол гаргасан байгаа. Хүүхдүүд ер нь урд нь бол одоо ангида аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахад бол одоо төдийлөн их сонирхолтой оролцдоггүй байсан. Бэлэн зохион байгуулсан танхимд хүүхдүүд маань одоо сургалт үйл ажиллагааг зохион байгуулснаар одоо арай өөр орчинд орж ирснээр хүүхдүүд бол одоо идэвхтэй, өрнөлттэйгээр, сонирхолтойгоор одоо сургалт үйл ажиллагаантаа бол оролцдог. За байгалийн гамшиг болон одоо гинтийн ослын үед одоо өөрийгөө аврах одоо арга барилд бол одоо энгийн богино хугацааны одоо сургалтыг хийж одоо суралцж байна. За ер нь бол хүүхдүүд одоо бэлэн одоо үзүүлэн тараах материалтай танхимд одоо суралцсанаар багш чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж хүүхдүүд бол одоо тоглонгоо суралцж байна. Энэ бол одоо танхимын давуу тал юм а гэж үзэж байна. 203 дугаар цэцэрлэгийн хамт олон танхимаа, газар хөдлөлт, галт төмөр, замын хөдөлгөөн гэсэн чиглэлээр бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хэрэгцээнд тулгуурлах сургалтын гар явлага, тараах материал, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн, хуваарийн дагуу бүлэг бүр 7 хоногт 1 удаа кабинетта сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, дадлаг сургуульд хийж ажиллаж байна. Улаан гэрэл асгаар